Ингээд ихний мэдээг хүргэе. За хуучнаар Баянзүрхийн товчооны автозамд 12 настай хүү дайруулсан осол гарчээ. Ослын улмаас хүү толгойдоо гэмтэл авч шилбэн хугарсан байна. Хүүгийн осолд орсон байршилд өмнө нь мөн осол гарч хүмүүс эрүүл мэндээр хохирсон байдаг. Тэгвэл 20.9 км үргэлжлэх энэ автозамын төлөвлөлтийн алдааг 15,000 гаруй хүн амтай Баянзүрх дүргийн 11-р хорооны иргэд амсаж байна. 2021 онд тухайн автозамд 5 гүүрэн гарц төлөвлөж 2-ыг нь барихаар яригдж байсан ч өнөөдөр нэгч гүүрэн гарц гэрэл тохио хурд цааруулагчгүй байна. Замын аюулгүй байдлыг хангаж өгөхгүй бол тус хэсгийн замыг хааж жасан гэдгээ иргэд илэрхийллээ. Барилгын үйлчлэл эхлэх үед барьж эхлэх тийм л төлөвлөгөөтэй явж байна. Одоогийн байдлаар бол 90 онд эхлээд яг хизээ дуусна гэж. Ерөнхийдөө нэг 60-аас 65 хоногийн хугацаа байгаа. 4 жилийн өмнө албаныхан ингэж мэдэгдэж байсан. Тэгвэл хуучнаар Баянзүрхийн товчоо орчмын энэ байршилд гүүрэн гарц бариагүйгээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд 3 хүүхэд нэг том хүн явган гарцаар гарах үедээ зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээр хохирчээ. Тодорхойлбол 2024 онд нэг том хүн 2 хүүхэд, 2025 он гарсаар нэг хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээр хохироод байна. За өчтөр 4 өнгөрч хахад нэг банд зам хөндлөн гарч байгаа осол орсон. 7 сарын өмнө манай охин осолд орсон. Камера яагаад ажилуулдгүй юм бэ? Замд яагаад гэрлэн тохио тавьж болдгүй юм бэ? Гарс дээрээ гэрлэн тохио тавиач гэж би хэлмээр байна. Энэ одоо хар цэг боллоо шүү дээ. Хүүхдүүд ингээ байнга дариуллаа шүү дээ. Одоо би тэнцэнс буугаад наашаа ирэхэд энд бол харанхууд бол би мөргүүлэх магадлал өндөр байгаа. Осолын тоо хийж болохгүй. Энийг гаргахгүй бол тийм учраас энийг бол дээшээ тавих төвшөнд нь тавих хэрэгтэй. Одоо бүр болохгүй бол эцэг эхчүүдийнхээ нийлүүлээд энэ хавийн иргэдийг дуудаад энэ замын хаан шүү. Хаагаад жагсан шүү. Энэ зам тээврийн яам, боловсролын яам энэ дээр нэг анхаармаар жилийн жилд хүн гэж бэртэж гэмтээд бүр аюултай юм болж байгаа. Ойр орчмын иргэд болон тухайн одоо сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс бол тээврийн цагдаагийн алба болон замын хөгжлийн газарт бол энд гэрлэн тохио хурд цааруулагч одоо тавьж өгөх хүсэлтийг удаа дараа өгсөн. За 2020 оноос хойш бол үндсэндээ 40 орчим одоо энэхүү хүсэлтүүдийг өгсөн байгаа. Өнөөдөр бол ямар шийдэлт хүрээгүй ийм нөхцөл байдалтай байна. За та бүгдийг харж байгаачлан энд энэхүү хурд цааруулагчийн тэмдгийг байрлуулсан бодож бодит байдал дээр хурд цааруулагч байхгүй ийм нөхцөл байдалтай байна. Энэ мэдчлэн удаа дараа осол гарч хүмүүс эрүүл мэндээр хохирч байхад тус автозамыг хариуцсан яам агентлаг холбогдох газрууд анир чимээгүй байсаар байна. Тэд бидний мэдэх асуудал биш хэмээн өөрсдөөсөө түлхсээр байгаа юм а. Тухайлбал Баянзүрх дүргийн 11-р хорооны иргэд болон 126-р сургуулийн эцэг эхийн зөвлөл асран хамгаалагчид тухайн хэсэгт гэрлэн тохио болон хурд сааруулагч тавьж өгөх хүсэлтийг тээврийн цагдаагийн албанд удаа дараа хүргүүлжээ. Гэтэл тээврийн цагдаагийн албанаас хурд цааруулагч болон гэрлэн тохио тавих асуудлыг бид мэдэхгүй гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Ямар учраас тус замд хурд цааруулагч тавьж болохгүй гэдэгт нийслэлийн замын хөгжлийн газрын зүгээс тээврийн цагдаагийн алба мэднэ гэх хариултыг өглөө. Харин тээврийн цагдаагийн газраас мөн адил мэдэхгүй автозамын хөгжлийн газраас тодруулах хэмээн бие биерүүгээ асуудлыг шийдсээр байна. Гэхдээ хурд цааруулагч байрлахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь гол гудамж зам гэх статустай нэрлэгддэг гэлээ. Гэтэл 5 шараас офицеруудын ордон хүртэлх гол зам дагуу хэд хэдэн байршилд хурд цааруулагч байдаг. Үүнээс гол замын стандартыг ялгамжтай хэрэгжүүлж байгаа нь илэрхий харагдаж байна. За мэдээж бидний бас алдаа дутагдал байна. За тухайн төсөвт багтаагүй гэх юм уу тийм ээ. За яг одоогор батлагдсан зураг төсөл дээр бол 5 байршлын зураг байгаа. За тэгээд тэр 5 байршлыг одоо төсөвт хийсэн сон тэр үед одоо гүйцэтгэх шалгаар болол барилгын ажил явна. Тэгэхээр төсөвт хийсэн сухыг одоо улсын хурал ч юм уу тэр төсөв тавьдаг хүмүүс л мэддэг бах та. Гэрлэн тохио тавиад тухайн асуудлыг шийдэх бол хамгийн одоо энэ бол одоо юу гэдэг нь дүрм журм гэж байгаа, хууль дүрм гэж байгаа, стандарт гэж байгаа. Гол гудамж зам дээр ингэж хурд цааруулагч гэдэг зүйлийг хийдэггүй. Би ингэж л хэлээд байна. Тэгээд хурд цааруулагч цаашаа хийхгүй гэсэн үг тийм. Хурд цааруулагч бол хийх боломжгүй. Та яг яагаад хурд цааруулагч хийдэггүй гэдгийг тээврийн цагдаагийн албанаас асуух хэрэгтэй. Налах хүртэлх уг зам дээр 5 гүүрэн гарц барих ажлын зураг төсөл батлагдсан ч төсөв нь шийдэгдэхгүй гатсан гэлээ. Тэгвэл төсөв нь шийдэгдэж гүүрэн гарц баригдах хүртэл дахиад хэдэн хүүхэд осол дүртэж амнаас эрүүл мэндээр хохирохыг тааварлашгүй.
Иймээс хариуцлагагүй жолооч нарын үйлдэлийг хурд сааруулагч байршуулах замаар хазаарлах боломж байгаж хариуцсан төрийн байгууллагууд нь ажиллаа хийхгүй, мэдхгүй гэдэг үгээр мянган ослын шалтгааныг далалсаар сууцгаж байна.